Барилга хот байгуулалтын яам. Баян хонгор аймгийн засаг даргын тамгын газрын захиалгаар батлагдсан ажлын даалгаврын дагуу бүгд найрамдах Солонгос улсын барилгын зураг төсөл инженерийн цогц үйлчилгээний Сусон инженеринг компани, хот төлөвлөлт барилгын зураг төслийн Төмөд групп компани, Баян хонгор аймгийн төв Баян хонгор хотыг 2013-аас 2033 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсрууллаа. Баян хонгор аймгийн 1941 онд байгуулагдаж өдгөө 20 сум, 104 баг, 1 тосгонтой, 24428 өрхийн 82884 хүн амтай Монгол улсын томоохон аймгийн нэг юм. Баян хонгор аймгийн нутаг дэвсгэр нь Монгол орны Алтай, Гангай, Талхэр, Говьцөл бүхий газар зүйн дөрвөн мужийг хамран оршдгорон онцлогтой юм. Газар зүйн байрлалаар Монгол орны тойл болсон онцлог орон юм. Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун төв хэсэгт байрлаж, Говь Алтай, Завхан, Архангай, Өвөр хангай, Өмнө Говь аймагуудтай нутаг залгахаас гадна бүгд найрамдах Хятад ард улстай 140 км нутгаар хэлэлсэн. 116 мянган хавцай дөрвөлжин км газар нутагтай. Аймгийн төв болох Баян хонгор хот нь Улаанбаатар хотоос 640 км зайд оршдог. 6400 га газар нутагтай, нийт 9 багтай. Баян хонгор хот нь 8764 өрхийн 29192 хүн амтай бөгөөд өдрөөс өдөрт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, иргэдэн тасралтгүй хөгжүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулсаар байгаа цэцэглэн хөгжиж буй хот юм. Баян хонгор хот нь өөрийн аймгийн Эрдэнэ цогт, Баян овоо, Өлзийд, Бөмбөр сум руу явхаар чиглэгдсэн автозамын гарцтай. Улаанбаатараас Говь Алтай чиглэлийн улсын чанартай автозам хотын урд хэсгээр дайран өнгөрдөг. Орон нутгийн онцлог тохируулан Баян хонгор хотыг байгаль дээлтэй хот, хүн дээлтэй хот, ирээдүгэн төлөвлөсөн ирээдүйд дээлтэй хотыг бий болгохын тулд дараах хөгжлийн зорилтуудыг чиглэл болгосон болно. Үүнд Усва модыг цогцлоосон байгаль дээлтэй цэцэрлэгт хот, иргэдийн ажиллаж амьдрах, амрах таатай ирээдүг төлөвлөсөн хот, бүс нутаг аймгийн хангах чадвартай үйлдвэрлэлийн хот, ирээдүгэн бэлтгэсэн боловсрал нийгмийн халамжит хот, аялал жуулчлал, амралт зугаалгын сэтгэл татам хот, ачаа тээврийн логистик төв бүхий хот, хөгжлийн маркетинг төлөвлөгөө, орон нутгийн брэнд бий болсон орчин үеийн шинэ хотыг бий болгох үндэс суурин юм. Баян хонгор хотын хүн амыг 2033 он гэхэд 13150 өрхийн 46 мянган хүн амтай болж өсгөөр тооцоолсон бол дээрх иргэдийн 58% буюу 7627 өрхийн 26694 хүн ам нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцнд оршин суухаар төлөвлөсөн болно. Баян хонгор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг архитектор орон зайн төлөвлөлт үүрэг зориултын бүс жилээр доорх байдлаар авч үзнэ. Үүнд орон сууцны бүс, амины орон сууцны бүс, сайжруулсан гэр хорооллын бүс, гэр хорооллын бүс, холимог үйлчилгээний бүс, олон нийтийн бүс, худалдаа үйлчилгээний бүс, сургууль цэцэрлэгийн бүс, их сургуулийн бүс, спорт амралт зугаалгын бүс, үйлдвэрийн бүс, инженерийн хангамжийн бүс, суурьшлийн нөөц бүс. Хотын ногоон байгууламж цэцэрлэг хүрээлэн холбосон ногоон сүлжээ, Төвийн голын урсцыг хотын хойд болон баруун хэсэгт байрлах цөөрөм рүү урсгаж, хотын дундуур нэвтрүүлсэн цэнхэр бүс буюу Blue Network-ийг төлөвлөсөн болно.
Баян хонгор хотын гудамж замын сүлжээг одоо байгаа авд замын сүлжээтэй уялдуулж дараах байдлаар төлөвлөсөн болно. Үүнд 2 дугаар зэргийн гол гудамж зам 7.8 км-ийг, 2 дугаар зэргийн гол гудамж зам 7 км-ийг, 2 дугаар зэргийн туслах гудамж зам 21.3 км-ийг, туслах зам 38.9 км-ийг, хот хоорондын зам 4.7 км-ийг тус төлөвлөсөн болно. Баян хонгор хотын баруун хойд хэсэгт зам дагуулан төлөвлөж байгуулсан инженерийн шугам сүлжээг түшиглэн худалдаа, үйлчилгээ, олон нийт, орон сууцны барилгууд бүхий дэд төвийг төлөвлөсөн болно. Энэ дэд төв нь нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ болон бизнесийн үйлчилгээг жигд хуваарлах үүднээс төлөвлөгдсөн. Орон сууцны Эрдэнэ мандал хороолно. Эрдэнэ мандал уулын баруун урд хэсэгт 46.8 га талбайд одоо байгаа 900 гаруй гэр хорооллын айлыг дахин төлөвлөлтөнд хамруулж төлөвлөсөн бөгөөд хотын өг үзмжийг нэмсэн 3235 айлын орчин үеийн тохилог орон сууцны хорооллыг бий болгох юм. Мөн хувийн орон сууцны залуус хотгоныг хотын зүүн хойд хэсэгт нийтийн эзэмшлийн газар бүхий 54.8 га талбайд инженерийн шугам сүлжээнд холбосон 386 айлын тохилог хотхон байхаар төлөвлөсөн болно. Баян хонгор аймаг шатлсан сургалттай мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв коллежтэй бөгөөд үйл ажиллагаагаа өргөтгөн ихтэй сургуулийн цогцлбор барилга байхаар төлөвлөлтөнд тусгасан болно. Хотын ногоон байгууламж, зэтэрлэгт хүрээлэн холбосон ногоон сүлжээ, Төвийн голын урсгалцыг хотын хойд болон баруун хэсэгт байрлах цөөрөн рүү урсгаж, хотын дундуур усан сүлжээг төлөвлөснөөс гадна Баян хонгор хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай амрах орчин нөхцөл, хүүхэд залуучуудын чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилготой хязгаарлагдмал болон нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийг байгуулан, бизнес үйлчилгээний номгон цамхагийг Жаргалан парк, амрал зугаалгын цэцэрлэгт хүрээлэнтэй уялдуулан төлөвлөж өгсөн. Хотын үйлдвэрлэлийн хэсэгт 2 дугаар шатны боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд бөөний худалдаа, төрөл бүрийн зориулалт бүхий агуулгуудтай ачаа тээврийн логистик төвийг төлөвлөсөн болно. Одоо байгаа гэр хорооллыг зэгцтэй төлөвлөлтөнд оруулж, хэсэгжилсэн байдлаар инженерийн шугам сүлжээнд холбон иргэдийн амьдрах таатай орчин сайжруулан төлөвлөлтөнд тусгасан болно. Хот орчмын хөгжлийн төлөвлөлтийн тоймд Баян овоо сумыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк, Үлзий сумыг барилгын материалын үйлдвэрлэлийн паркийг холбогдох яамнаас батлагдсан загварын дагуу барьж байгуулан хөгжүүлэхээр тусгасан болно. Монгол улсын жишиг аймаг болох Хэтийн зорилготой хонгор нутгийн иргэд, Баян хонгорчууд та бүхэн бидний хийж гүйцэтгсэн энэхүү төлөвлөлтийг дэмжин ажиллана гэдэгт бид бат итгэлтэй байна. Хүндэтгсэн бүгд найрамдах Солонгос улсын барилгын зураг төсөл инженерийн цогц үйлчилгээний Сусон инженеринг компани, хот төлөвлөлт барилгын зураг төслийн Төмөд групп компани,